За сайн байцгаана уу. Тэгэд аливаа улс үндэстэн хүчирхэгжих гол шалтгааныг ингээд судлаад үзэхдээ хөвгүүд нь болж таарад байгаа. Тэгэд улс үндэстний ирээдүйн гол найдвар бол хөвгүүд юм байна. Хөвгүүдээ эрэгтэй хөвгтөө хэрхэн яаж хүмүүжүүлэх үү гэдэг нь өөрөө тухайн улс үндэстэн хэр зэрэг хүчирхэгжиж босч ирэх үү гэдгээс их шалтгаалдаг. Болтой юм харагддгийн зүгээр жишээ дурдахад эртний Ром дайнд явсан хүүгээ ээж нь дайнд үдэхдээ Бамбайтайгаа уу Бамбай дээрээ гэдэг ганцхан үг захиж явж байсан байхгүй. Бамбайтайгаа гэдэг нь бол нөгөө тулалдаад ялаад яруу алдараа дуусгаад ирээрэ гэсэн санаа. Бамбай дээрээ гэдэг нь бол нэр төртөө үхээд Бамбай дээр нь ингээд хүндэтгэлтэйгээр одоо өргөж авчирдаг байсан юм л дээ. Энэ утгыг хэлдэг байсан. Тэгэд ромчууд нөгөө хүчрхэг байхдаа хүүхэддээ одоо баг тосхны захирагчдад эрэгтэй хүүхдүүдэд үзүүлээд тэгээд тэр хүүхдийг ирээдүйд сайн хүн болж хүчрхэг ром ир болж чадна гэсэн тэр хүүхдүүдийг тусгаалan сургалтын хөтөлбөрт хамруулдаг. Энэ хөтөлбөрийн голлох үүргийг бол бас ээжүүд хариуцдаг байсан болж таардаг. Тэгээ өнөө цагийн еврейчүүдийн бас хүчрхэгжин босч ирсэн шалтгаан нь мөн 2000 гаруй жилийн туршид еврейчүүд өөрийн гэсэн тусгаар олсгооч гэсэн өнөөдрийг хүртэл одоо Израиль гэдэг одоо технологийн хувьд цэрэг зэвсгийн хувьд эхний 10-д орох хэмжээний тийм хүчрхэг улс болсон шалтгаан нь бол зөвхөн ээжүүд байгаа байхгүй. Ээжүүд эрэгтэй хүүхдүүдээ хэрхэн яаж еврей хүн болгож хүмүүжүүлсэн бэ гэдгээс их шалтгаалж байгаа. Тэгээ манайд бол иймэрхүү бас тогтолцоо байсан. Монголын улс тавчааг уншихад, Чингис хааны түүхийг уншихад өөлөн их бүрдөө үжин гэж хоёр хүчрхэг хүн байсан учраас л одоо үгтэй их Монгол улс бүрэлдэн бий болж дайны дэлхийд амар амгалан тогтох үүдийг хоёрхан эмэгтэй хүн хийсэн болж тараад байгаа. Монголчуудын үеийн түүхийг харахтаа нэг юм хоёр эмэгтэй хүн л одоо хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлсэн гэдгээс шалтгаалаад хэрхэн яаж өсгөж бойжуулсан гэдгээс шалтгаалаад тухайн цаг үедээ хүчрхэг байж чадах асуудал тодорхойлогдчиход байгаа юм л да. Тэгэхээр монголчуудад бол нэг ийм үе уламжлал үеийн үед яваад байсан байгаа харагдаад байдаг. Яг энэ үнийг бол мэдээж монголчуудын хүчрхэг байх үүдийг бол хаахын тулд одоо эрчүүдийн хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлдэг тэр аргачлалыг таслахыг бол асар их оролцсон л да. Мэдээж будын шашин орж ирээд эрэгтэй хүүхдүүдээ лам болгосон тэр хүүхдүүд нь юу вэ гэдэг тэр будын шашин, шарын шашны том урсгал шинтгэл хийж чадсан байдаг. За социализм үед бол одоо хаад язгууртнууд, ноёдууд, сэхэтнүүдийг үе дараалан устгаж исэн байдаг. За ардчлалын 30 жилийн хугацаанд бол нөгөө арай нэг жоохон ухаантай, юм уншдаг, сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхдүүд бол эрчүүд бол дандаа архичин болоод дууссан тийм байдал анзаарэгдээд байгаа юм л да. Тэр нэг үе дамжсан энэ бодлогыг одоо таслах цаг болсон гэж бодоод байна л да. Тэгэд эмэгтэйчүүдийг шал өөр төвшөнд хүүхдүүдтэйгээ эрчүүдээ эрэгтэй хүүхдээ хэрхэн ирлэж одоо хурдан морны ир тогтно гэдэг шиг ирлэж хүн болгож гин гэдгээсээ гэдэгдэг тэр чадамжийг тэр боловсролыг ээжүүдэд эмэгтэйчүүдэд олгох цаг болсон байна л гэж үзэж байна. Энэ нь өөрөө юу гэдэг те бидний манай Монгол улс үндэстэн цаашдаа удаан хугацааны туршид оршин тогтнох сэргэн мандах үндэс суурь бол эрчүүд юм байна. Эрчүүдэд хүрэхийн тулд эмэгтэйчүүдэд, ээжүүдэд, эхнэрүүдэд хүрэх шаардлага гараад байгаа байхгүй. Тэгээ миний хувьд бол одоо өнгөрсөн бас нэг 10 жилийн хугацаанд судалсан, туршлага, цуглуулсан мэдээлэл, ойлгосон зүйлүүдээ нэг сургалтын хөтөлбөр болгоод бүхэл бүтэн 10 сарын хугацаанд хэрэгжүүлэе гэж бодож байна. Онлайнаар гэхдээ нэг бичлэг хэлбэрээр, контент хэлбэрээр бэлтгээд 7 хоног тутам нэг 2-3 хичээл үзэхэр тийм зохион байгуулалтанд хийя гэсэн тийм бодол байна. Гэхдээ мэдээж бас энүүнийг тодорхой хэмжээний төлбөртэй хийн. 10 хүн оролцлоо, 50 хүн оролцлоо гэж бодоход хин нэг ээж нь л тэндээс нэг өдөөлт аваад, санаа аваад ч байдаг юм уу? Санаанд нь хөг нэмээд эрэгтэй хүүхдээ өөрийнхөө хүүхдийг үнэхээр тийм хүчрхэг эр хүн болгоод хүмүүжүүлж тэр боломж бололцоог л бий болгочвол энэ сургалтын өргөөж одоо юу гэдэг те тусна. Энэ өөрөө юу гэдэг те тухайн гэр бүлийн төдийгүй монголчуудын сэргэн мандалтын их усүр Монголын төр хүчрхэг байх, монголчууд хүчрхэг байх тэр үүдийг нээж болвоо гэсэн нэг тийм битүүхэн гордлох тэрөнд хүрчихсэн гэсэн тийм одоо хүсэл тэмүүлэл байна. Тэгэхээр ээжүүдийг хамтдаа ажиллая. Та бүхнээс бас төсвөр төвчээр шаардна. Нэг жилийн 10 сарын туршид 10 сарын хугацаанд хүн бол төлөвшдөг бол 10 сарын хугацаанд ээжүүдийг бэлтгээд эрэгтэй хүүхдүүдтэйгээ за болж өгдөг бол бас нөхрүүдтэйгээ сайхан ажиллаа тэдрийг ингээд хөглөөд урам зориг оруулаад
ардлынх нь нэг тийм ардлын нуус ноёнтон гэдэг шиг тэр босгож ирэх хүсэл тэмүүлэлтэй тэрний төлөө уугахгүй зүтгэх итгэл үнэмшилтэй ээжүүд байвал хэдүүлээ хамтраад ажиллаад үзье. Би чиглүүлнэ. Бас энэ чиглэлээр нэлээд тийм өндөр түвшинд судалгаа хийсэн ээжүүд эрдэмтэд мэрэгдийн дуу хоолойг онлайнаар дамжуулж хүргэн. Тэгээ энэ нь бол одоо юу гэдэг техникийн ээлжинд бол хаалттай группээр явна. Дараагийн удаа бол аппликейшн бий болоод тэгэхээр аппликейшн дээр тусгай сувг болгоод нэгдэх тийм алсын бодол байгаа. Тэгээд одоо сургалтын төлбөрийг Мартын 8-ны бэлэг болгоод 3 сарын 18 хүртэл 20% хөнгөлөлт үзүүлнэ. Сургалт маань сая төгрөгийн төлбөртэй байх болно. Тэгээд одоо юу гэдэг те зориглож, оролдож хамтдаа нэг зүтгээд үзье. Энэ бүхэн миний ч үйл хэрэггүй, зөвхөн таны ч үйл хэрэггүй. Монголын ирээдүй гэж бодоод хамтдаа оролцъё гэж